Сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийнхөө монгол хэлний ээлжид хичээлд орцгоё. Бүсгүүдийг зөв байрлуулан холбоо үг бүтээгээрэй. За хүмүүдээ энэ үгнүүд маань хэдэн үетэй үг байгаа гэж бодож байна хүмүүдээ. Үе маань ишгийнхаа тоогоор тоологддог. Тэгэхээр зэрэг 3 их шиг байгаа учраас 3 үетэй үг үү? Юу гэж бодож байна? За энд ая гэсэн хос их шиг байгаанууд ойлгомжтой. Яагаад гэлээ хагасын маань хос их шгийг бүтээдэг. Тэгэхээр зэрэг энэ үг маань 2 үетэй байх нь. Эхнийх нь 3 их шиг орсон учраас 3 үетэй байх уу, 2 үетэй байх уу? Та нар юу гэж бодож байна? 2 үетэй байх нэ. Тэгэхээр нэг нь болохоор урт гişээс бүтсэн үе үүсэх нь байна. Цагаан, цагаан, толгой, толгой, цагаан толгой. Би цагаан толгойн 35 үсгээ үзээд дууссан. Одоо уншиж бичих ярих хичээлд ороод явж байгаа. Тэгэхээр өнөөдөр сурах бичгийн 134 дугаар хуудсанд байгаа цагаан толгой гэсэн энэ шүлэг дээр ярилцах нь байна. Хичээлийн сэдэв эхтэр ажиллах. Эзэмших чадвар, эхийг ойлгож унших, тод чанга уншиж сурах, цагаан толгойн үсгийн ангиллалыг мэдж хэрэглэж сурах. Би цагаан толгойн үсгийн ангиллалыг өмнөх хичээлдэр үзсэн, дахиад давтан гүнзгийрүүлэн баттгаж үзцгээе. Монгол хэлний цагаан толгой хэдэн үсэгтэй илээ хөгтөдөө 35 үсэгтэй. 35 үсэг маань хэрхэн ангилагддаг юм болоо? 3 ангилагддаг байх нь 13, 20, 2 гэсэн тоонууд юуг илэрхийлж байгаа вэ? А, О, У, Э, О, У, И эдгээр нь үндсэн 7 шиг. Я, Ё, Ю ардаа уутай буюу үүтэй. Е хагасын үе. Энэ нь туслах 6 их шиг байна. Ингээд монгол хэлний цагаан толгойд 13 их шиг үсэг байдаг байна. Үүний 7 нь үндсэн их шиг, 6 нь туслах их шиг. Эндээс А, О, У, Эр их шиг, Э, О, У, Эм их шиг, И, Сарм их шиг. Эр их шиг орсон үгийг эр үг, эм их шиг орсон үгийг эм үг гэнэ. И маань эр үгэндэж ордог, эм үгэндэж ордог байх нэ. За туслах их шиг нь я, ё арда уутай юу маань эр их шиг тооцогдно. Эдгээр их шиг орсон үгийг эр үг гэнэ. За юу туслах их шиг маань арда үүтэй тохиолдолд эм үг рүү тооцогдно. Ингээд юу, е маань эм их шигт тооцогддог. За хагасын бол урт их шгийг буюу хос их шгийг бүтээдэг. Үе маань туслах их шиг боловч дангаараа ингээд харахад нэг үсэг шиг харагдаж байгаа боловч дуудагдахдаа урт их шгийг төлөөлн дуудагддаг. Гийгүүлэгч хорин үсэг маань дотроо 3 ангилагддаг. М, Н, Г, Л, Б, В, Р. Эдгээр гийгүүлэгчийг бид өмнөх хичээлдэр их шиг авдаг гийгүүлэгч гэж үзсэн. Их шиг авдаг гийгүүлэгчийг их шигт гийгүүлэгч гэж нэрлэдэг. С, Ж, З, С, Д, Т, Иш, Ч, Х заримдаа их шиг авдаг, заримдаа их шиг авдаггүй гийгүүлэгч гэж үзсэн. Үүнийг заримдаг гийгүүлэгч гэж нэрлэдэг. За ингээд их шигт гийгүүлэгч маань 7 байдаг, заримдаг гийгүүлэгч маань 9 байдаг. Ингээд 7, 9-ийн нийлбэр 16. Үлдсэн 4 үсэг нь П, Ф, К, Ш, Ч. Энэ 4 үсэг маань гадаадаас орж хэрэглэгддэг үгэнд бид уншиж сурсан онцгой 4 гийгүүлэгч гэж нэрлэдэг.
За үлдсэн хоёр үсэг маань тэмдэг үсэг буюу хатуугийн тэмдэг, зөөлний тэмдэг. Инхээр Монгол хэлний цагаан толгой маань 35 үсэгтэй их шиг, гээгүүлэгч, тэмдэг үсэг гэж 3 ангилагддаг байх нэ. Одоо тэгээд их шиг үсэг маань үндсэн их шиг, туслах их шиг, дотроо эр их шиг, эм их шиг гэж ангилагддаг байх нь. Гээгүүлэгч үсэг маань дотроо их шигт гээгүүлэгч, заримдаг гээгүүлэгч, онцгой дөрвөн гээгүүлэгч. Эндээс их шигт гээгүүлэгч, заримдаг гээгүүлэгчийг хэрхэн үгэнд хэрэглэж зөв бичгийг одоо үзцгээе. Хоёулаа их шигт гээгүүлэгч байгаа тохиолдолд заавал их шиг аавна гэсэн. Дунд нь их шиг сонсогдож байвал дундаа аавна. Хэрвээ дунд нь биш ардаа сонсогдож байвал ардаа авч бичдэг байх нэ. Аль нэг талдаа бичнэ гэсэн. Хоёулаа их шигт гээгүүлэгч байгаа тохиолдолд их шиг нь дундаа сонсогдож байвал дундаа бичнэ. Бичихтэй а, о, э, о, и гэсэн энэ 5 их шиг маань 2 дугаар үеэс хойш ордог. Ороогүй их шиг маань ямар их шиг вэ? Ү их шиг байна. Ү их шиг маань 2 дугаар үеэс эхлэж ордоггүй. Зөвхөн 1-р үед ордог их шиг шүү. Үлдсэн энэ а, о, э, о, и 2 дугаар үеэс хойш орж бичигддэг. Бичигдэхдээ гээгүүлэгчээс шалтгаалаад хаана нь сонсогдож байна уу тэр газар нь бичдэг. Инхээр зэрэг хоёулаа их шигт гээгүүлэгч нэг дор орсон тохиолдолд дунд нь сонсогдож байвал дунд нь бичнэ. Хэрвээ ард нь сонсогдож байвал ард нь бичнэ. Хоёулаа заримдаг гээгүүлэгч байвал хоёр дахь заримдаг гээгүүлэгч нь аль сонсогдсон талдаа их шиг аавна. Хэрвээ хоёр дахь заримдаг гээгүүлэгчийн өмнө нь сонсогдож байвал өмнө нь бичнэ. Ард нь сонсогдож байвал ард нь бичнэ. Хоёр дахь заримдаг гээгүүлэгч гэдгийг сайн анхаараарай хүүхдүүдээ. За хоёр өөр гээгүүлэгч орж болно. Эхлээд их шигт гээгүүлэгч, дараа нь заримдаг гээгүүлэгч орсон тохиолдолд их шиг авахгүй бичдэг. Заримдаа их шиг авдаггүй тохиолдолд нь энд орж ирж байна. Заримдаа их шиг авдаг тохиолдолд нь их шигт гээгүүлэгч нь ард нь орсон тохиолдолд их шиг авдаг. Авахдаа хаанаас сонсогдож байна? Тэр газараа их шиг авна. Хэрвээ их шигт гээгүүлэгчийн өмнө нь сонсогдож байвал өмнө нь их шигээ бичнэ. Ард нь сонсогдож байвал ард нь их шигээ бичнэ. Бүгдээрээ одоо үгэн дээр ярилцъя. Энэ загварыг уншаарай. 7 гэдэг маань юу вэ? Их шигт гээгүүлэгч маань 7 байдаг учраас 7 дээр нэмэх нь 7 гэдэг маань хоёулаа их шигт гээгүүлэгч байгаа тохиолдолд заавал их шигтээ бичнэ. Жишээ үгэн дээр хараарай. Наран, саран, цолмон, монгол, Чингис, мэдлэг эдгээр үгийн хоёулаа их шигт гээгүүлэгч байгаа тохиолдлыг багш нь ингэж тодруулан бичсэн байна. Наран гэдгийн ран гэдэг үе дээр яасан хоёулаа их шигт гээгүүлэгч байгаа учраас аль сонсогдсон талдаа гэжсэн. Дунд нь сонсогдож байгаа учраас дунд нь их шиг бичсэн байна. Саран, цолмон, монгол дунд нь сонсогдсон байна. Өмнөхний энэ гээгүүлэгч нь өмнөө их шигтэй байгаа учраас ард нь их шиг бичих шаардлагагүй. Чингис гэдгийн энд хоёр их шигт гээгүүлэгч нэг дор орсон байна. Чин гис хаана сонсогдож байна их шиг нь ард нь сонсогдож байгаа учраас ард нь бичсэн байна. Мэдлэг лэг гэхэд хоёулаа их шигт гээгүүлэгч байна. Хаана нэг шиг нь сонсогдож байна. Дунд нь сонсогдсон учраас дунд нь бичсэн байна. За тэгтэл дараагийн загварыг уншаарай. 9 дээр нэмэх нь 9 гэдэг маань заримдаг гээгүүлэгч 9 байдаг. Тэгэхээр заримдаг гээгүүлэгч дээр нэмэх нь заримдаг гээгүүлэгч гэсэн. Нэг дор 2 заримдаг гээгүүлэгч орвол их шиг авнаа. Авахдаа 2 дахь заримдаг гээгүүлэгчийн аль сонсогдсон талд нь багш нь 2 заримдаг гээгүүлэгч байгаа хэсгийг нь тодруулсан байна. Ингээд 2 дахь заримдаг гээгүүлэгч болох хэн өмнөө их шиг нь сонсогдсон учраас өмнө нь их шигийг бичиж байна. Ман дуу хай, мандуу хай. Ун шиж гэсэн маань 2 заримдаг гээгүүлэгч байна.
Хоёр дахь заримдах гээгүүлэгчийн өмнө нь сонсогдож байгаа учраас өмнө нь бичсэн байна. Бичиж хоёр заримдах гээгүүлэгч байна. Хоёр дахь заримдах гээгүүлэгч болох Ж-ийн өмнө нь их шиг нь сонсогдож байгаа учраас өмнө нь бичсэн байна. За дараагийн тохиолдлыг хараарай. Энд болохоор хоёр өөр гээгүүлэгч. Яагаад хоёр өөр гээгүүлэгч гэж байгаа вэ? Эхнийх нь заримдах гээгүүлэгч, дараагийнх нь их шигт гээгүүлэгч байгаа тохиолдолд их шигтэй бичнэ. За эндээс хараарай. Алтан гэдгийн тан гэсэн үгийг багш нь тодруулсан байна. Эхлээд заримдах гээгүүлэгч нь дараа нь их шигт гээгүүлэгч нь байна. Ингээд их шиг сонсогдсон газараа бичнэ гэсэн. Ал тан гэд их шигт гээгүүлэгчийн өмнө нь сонсогдож байна. Удам дам гэд эм гээгүүлэгчийн өмнө нь сонсогдож байна. Эрдэм эм гээгүүлэгчийн өмнө нь сонсогдож байна. Бичиг гээгүүлэгчийн өмнө нь сонсогдож байна. Үсэг гээгүүлэгчийн өмнө нь сонсогдож байгаа учраас сонсогдсон газараа их шигт гээгүүлэгч маань заавал их шиг авдаг гээгүүлэгч. За энэ дээр алтан гэдэг үгэн дээр хараарай. Энд их шигт гээгүүлэгчийн дараа заримдах гээгүүлэгч орсон байгаа. Энд их шиггүй бичигдсэн байна. Энд их шигт гээгүүлэгчийн дараа заримдах гээгүүлэгч орсон байгаа. Энд их шиггүй бичсэн байна. Энэ тохиолдлыг багш нь энд загвараар үзүүлсэн байна. Их шигт гээгүүлэгчийн дараа заримдах гээгүүлэгч гэсэн үг 7-гийн дараа 9 гэдэг маань. Энд болохоор заримдах гээгүүлэгчийн дараа их шигт гээгүүлэгч гэсэн. Хоёр ялгаатай байгаас их шигт гээгүүлэгчийн байр нь солигдсон байна. Тэгэхээр зэрэг их шигт гээгүүлэгчийн өмнө ороод заримдах гээгүүлэгчийн ардаа орсон тохиолдолд их шиггүй бичдэг. Алт, манд, унш, эрд. Тэгэхээр нэг үгэнд эрдэм гэхэд нэг дор хоёр өөр гээгүүлэгч орох тохиолдол гарч байгааз энд их шиггүй ордог тохиолдол нь энд их шигт гээгүүлэгч их шиг авдаг тохиолдол нь. Энд мөн алтан гэдэг үгэн дээр элийн дараа их шиггүй ордог тохиолдол нь тэгийн дараа энэ их шигтэй ордог тохиолдол нь байна. Их шигт гээгүүлэгчийн хаана байрлаж байгаагаас шалтгаалаад их шигтэй юу их шиггүй юу гэдгийг энэ үгэн дээр хараарай. Их шигт гээгүүлэгч нь өмнө нь орвол их шиггүй. Их шигт гээгүүлэгч нь дараа нь орвол их шигтэй. Алтан гэдэг үгтэй адилхан эрдэм гэдэг үгэн дээр их шигт гээгүүлэгч нь өмнө орсон тохиолдолд их шиггүй. Их шигт гээгүүлэгч нь дараа нь орсон тохиолдолд их шигтэй. Энд болохоор их шигт гээгүүлэгчийн дандаа эхэнд нь орсон байгаа өмнө нь дараа нь заримдах гээгүүлэгч орвол их шиггүй бичдэг байх нь. За эдгээр энэ дөрвөн дүрмийг зөрчдөг тохиолдол энд харагдаж байна. Ямар тохиолдолд зөрчиж байна вэ? Үйл үгийнхээ өмнөө заавал их шигтэй байна. Үйл үгийнхээ гэдэг маань үйл хөдлөлийг нэрлсэн үг гэсэн үг. Харах гэвэл хээ гээгүүлэгч маань заримдах гээгүүлэгч боловч яасан үйл үгийнхээ учраас өмнөө их шиг авсан байна. Харахыг гэхэд энд их шиг сонсогдохгүй байгаа боловч их шигтэй бичнэ. Яагаад вэ? Үйл үгийнхээгийн өмнөх их шиг гээгдэхгүй. Харах гэдэг үгэн дээр ийг залгаж харахыг, олохоор гэдэг үгэн дээр оор гэж залгаж олохоор гэж хэлээ бичих болохоор олох оор, сэлхээр гэж хэлээд бичих болохоор сэлэх ээр, сурах гэдэг үгэн дээр дээг залгаад сурахад. За энд болохоор хоёр заримдах гээгүүлэгч байгаа учраас хоёр дахь заримдах гээгүүлэгч нь өмнөө их шиг авсан байна. Үйл үгийнхээгийн өмнөх их шиг гээгдэхгүй. Эндээс ингээ харахаар харахыг гэдгийн ийг, олохоор гэдгийн оор, сэлхээр гэдгийн ээр, урт ишгээр эхэлсэн залгуур залгасан тохиолдолд өмнөх их шиг нь ерөөсөө гээгдэхгүй байна. Гээгүүлэгчээс ганцхан Д гээгүүлэгч байгаа тохиолдолд өмнөх их шиг нь гээгддэггүй. Одоо дөрмөө дахин давтъя. Хоёулаа их шигт гээгүүлэгч байгаа тохиолдолд юу гэж хэллээ? Заавал их шигтэй байна. Хаана билээ? Аль сонсогдсон талдаа. Хэрвээ дунд нь их шиг сонсогдвол дунд нь бичнэ. Жишээ нь наран, саран, цолмон, монгол, Чингис, мэдлэг. Лэг гэхэд дунд нь сонсогдож байна. Гол гэхэд дунд нь сонсогдож байна. Мон гэхэд дунд нь сонсогдож байна. Ран дунд нь сонсогдож байна.
ран дундан сонсогдож байна. Харин энэ Чингис гэхэд яасан ардан сонсогдож байгаа учраас ард нь их шиг бичиж байна. Энэ их шиг гээгүүлэгч маань өмнөө их шигтэй учраас энд нь их шиг байх шаардлагагүй байна. За тэгвэл хоёулаа их шигт гээгүүлэгч байгаа тохиолдолд дунд нь их шиг сонсогдвол дунд нь бичдэг. Хэрвээ ардан сонсогдвол ард нь бичнэ. Жишээ нь эрхэмл гэж хэлээд бичих болохоор эрхэмлээ. Номл гэж хэлээд бичих болохоор номлоо. Мөнгө гэж хэлээд бичих болохоор мөнгөө. Мэнг гэж хэлээд бичих болохоор мингэ. Яагаад вэ? Хоёулаа их шигт гээгүүлэгч байна. Хоёулаа их шигт гээгүүлэгч байгаа тохиолдолд яг уу сонсогдсон талтай их шиг гэсэн. Эрхэм гэхэд энд эмийн ард талд их шиг сонсогдоогүй. Ном ард нь их шиг сонсогдохгүй байна. Мөн хэлний үгийн энэ учраас ард нь их шиг сонсогдохгүй байна. Мэн хэлний үгийн энэ учраас ард нь их шиг сонсогдохгүй байна. Тэгэхээр зэрэг эл гээгүүлэгчд яах вэ? Өмнө нь их шиг бичиж болохгүй, хаана их шиг бичих вэ? Ард нь их шиг бичнэ. Эрхэмлээ. Эл их шиг гээгүүлэгчд их шиг хэрэгтэй учраас ард нь их шиг бичсэн. Эм их шиг гээгүүлэгчийн их шиг нь өмнөө байна. Эрхэм. Номл гэхэд эм их шиг гээгүүлэгч нь өмнөө их шигтэй, эл их шиг гээгүүлэгч сонсогдсон талдаа гэхээр өмнө нь сонсогдоогүй учраас ард нь их шиг бичиж байна. Мөнгө гэхэд өмнө нь сонсогдоогүй учраас ард нь их шиг бичиж байна. Мэнг гэхэд өмнө нь сонсогдоогүй учраас ард нь их шиг бичиж байна. Эргээ сайн хараарай. Хэрвээ дунд нь сонсогдвол дунд нь их шигээ бичнэ. Ард нь сонсогдвол ард нь их шигээ бичнэ. Дараа нь хоёулаа заримдаг гээгүүлэгч байгаа тохиолдолд хоёр дахь заримдаг гээгүүлэгч нь аль сонсогдсон талдаа их шиг авнаа. Өмнө нь сонсогдвол өмнө нь их шиг авна. Хараарай. Мандуухай гэдгийг хоёр дахь заримдаг гээгүүлэгч нь хэ өмнөө их шиг сонсогдож байна. Уншиж хоёр дахь заримдаг гээгүүлэгч нь ж өмнөө их шиг сонсогдож байна. Бичиж хоёр дахь заримдаг гээгүүлэгч нь ж өмнө нь сонсогдож байгаа учраас өмнө нь их шигээ бичсэн байна. Тэгвэл хэрвээ ард нь сонсогдвол ард нь их шиг бичнэ. За энэ үгэн дээр ярив. Нөхөд хоёулаа заримдаг гээгүүлэгч байна. Нөхөд гэхэд хоёр дахь заримдаг гээгүүлэгчийн өмнө нь сонсогдсон учраас өмнө нь бичсэн. Нөхдийн ард нь сонсогдсон учраас ард нь бичиж байна. Тэгэхээр өмнөх их шиг нь гээгдэж байна гэсэн үг. Нөхдөд. За энэ хэ нэгдүгээр заримдаг гээгүүлэгч нь д хоёрдугаар заримдаг гээгүүлэгч нь. Хоёрдугаар заримдаг гээгүүлэгчийн аль сонсогдсон талд нэхээр ард нь сонсогдож байгаа учраас ард нь бичиж байна. Энд нөхдөд гэхэд д нэгдүгээр заримдаг гээгүүлэгч, энд д хоёрдугаар заримдаг гээгүүлэгч. Нөхдөд гэхэд өмнө нь сонсогдож байгаа учраас өмнө нь бичиж байна. Нөхдөдөө, нөхдөд гэдэг үгийг зөв бичсэн учраас нөхдөд гэдэг дээрээ өөг шууд залгаад бичнэ. Нөхдөдөө хэрвээ энэ өөгээ чхвэл энэ заримдаг гээгүүлэгч их шиггүй болчихно. Зочид нэгдүгээр заримдаг нь ч, хоёрдугаар заримдаг гээгүүлэгч нь д, хоёрдугаар заримдаг гээгүүлэгчийн өмнө нь сонсогдсон учраас өмнө нь их шиг бичиж байна. Зочид ямар их шиг бичих вүлээ? Үгийн дунд орсон ж, ч шинраа их шиг бичгээр бол и их шиг бичдэг гэсэн дүрмээр и их шиг бичиж байгаа. Зочдын гэхээр д нь ардаа их шиг сонсогдсон учраас өмнөх их шиг нь гээгдэж байна. Аль нэг талдаа заавал их шигтэй байдаг. Тэгэхээр энд нь и их шиг нь хэрвээ байвал хоёуд талдаа хоёулд нь байх болцоод байгаа учраас өмнөх их шиг нь гээж байна. Зочид зочдод гэвэл одоо яах вэ? Нэгдүгээр заримдаг гээгүүлэгч нь ч, хоёрдугаар заримдаг гээгүүлэгч нь д. Аль сонсогдсон талдаа гэсэн учраас зочдод гэхэд ард нь сонсогдож байна. Энд 2D-гийн хувьд хоёр дахь заримдаг гээгүүлэгч нь энд байна. Тэгэхээр энэ заримдаг гээгүүлэгчийн их шиг нь өмнөө сонсогдож байгаа учраас өмнө нь бичиж байна. Зочдод гэдэг үгэн дээр оог залхахаар зочдодоо. Зочдодоо гэж хэлээд зочдод хэрвээ энэ оог гээчхвэл энэ өмнөх заримдаг гээгүүлэгч нь их шиггүй болох гээд байна. За дараагийн тохиолдол нь болохоор заримдаг гээгүүлэгч нь дараа нь орсон тохиолдолд хоёр өөр гээгүүлэгч байна. Нэг нь их шиг гээгүүлэгч, нэг нь заримдаг гээгүүлэгч.
заримдаг гээгүүлэгчийн дараа нь орвол их шиггүй бичнэ. Алт, манд, унш, эрд. Хэрвээ их шигт гээгүүлэгчийн дараа нь орвол яана гэлээ хүүхдүүдээ сонсогдсон талдаа их шигтэй бичнэ гэсэн. Тэгэхээр өмнө нь сонсогдвол өмнө нь их шигтэй бичнэ. Алтан гэдгийн тан, удам гэдгийн дам, эрдэм гэдгийн дэм, бичиг гэдгийн чиг, үсэг гэдгийн сэг. Дандаа хоёр дахь гээгүүлэгч нь их шигт гээгүүлэгч байгаа учраас өмнө нь их шиг бичсэн байна. За эрдэм гэдэг үгэн дээр болохоор яа ингэлээ энд их шигт гээгүүлэгчийн эхэндээ ороод заримдаг гээгүүлэгчийн дараа нь орохоор энд их шиггүй байна. Алтан гэдэг дээр их шигт гээгүүлэгчийн өмнө нь ороод заримдаг гээгүүлэгчийн дараа нь орвол их шиггүй байна. Эргээд ийшээ харахаар их заримдаг гээгүүлэгчийн өмнө ороод их шигт гээгүүлэгчийн дараа нь байгаа учраас их шигтэй байна. За хүүхдүүдээ эдгээр дүрмээ дахин сайн хараарай. Хоёулаа их шигт гээгүүлэгч байвал аль сонсогдсон талдаа заавал их шиг авна. Хоёулаа заримдаг гээгүүлэгч байвал хоёр дахь заримдаг гээгүүлэгч нь сонсогдсон талдаа их шиг авна. Одоо хоёр өөр гээгүүлэгч. Энд болохоор хоёулаа их шигт гээгүүлэгч, хоёулаа заримдаг гээгүүлэгч гэсэн бол энд хоёр өөр гээгүүлэгч. Хоёр өөр гээгүүлэгч гэдэг маань эхнийх нь заримдаг гээгүүлэгч байгаад дараагийнх нь их шигт гээгүүлэгч байвал их шигт гээгүүлэгчийн сонсогдсон талдаа заавал их шиг авна. Энд болохоор байран солигдсон байна. Их шигт гээгүүлэгчийн өмнөө гараад заримдаг гээгүүлэгчийн дараа нь орвол их шиггүй бичдэг тохиолдол нь харагдаж байна. Зөрчдөг тохиолдол нь үл үгийнхээ өмнөө заавал их шигтэй байна. Харах, харахыг, олох, олохоор, сэлэх, сэлэхээр, сурах, сурахад. Өнөөдрийн бидний үзэж байгаа хичээлийн маань шүлэг. Бид юу гэлээ? Сая эдгээр үгнүүд маань цагаан толгой гэсэн үгэнд орсон, шүлгэнд орсон үгнүүд байгаа. Энэ үгнүүдээр зохиосон шүлэг байна. Багшаагаа дагаад уншаарай. Уншихын өмнө энд байгаа зааврыг уншийе. Тод, чанга, уншиж сурыг. Бидний хичээлийн зорилго. Эзэмших чадвар. Тод уншин, чанга уншин гэсэн үг. Цагаан толгой. А, Э, И, О, У, О, У. Алтан номын тулгуур. Яагаад алтан номын тулгуур гэж байгаа вэ? Бид эхлээд 7 их шиг үсгээ үздэг. Үндсэн 7 их шигээ үздэг учраас алтан номын тулгуур уншиж бичихийн үндсэн гэсэн үг. А, Э, И, О, У, О, У. Оюун ухааны шатгуураа. Эдгээр үндсэн 7 их шигээ үзэж байж бид яадгүй. Оюун ухаанаа дайчлан суралцдаг гэсэн үг. На, нэ, ни, но, ну, нөө, нү. Энэ маань юу хэлж байгаа вэ? Их шиг үсгээр амилан бүтсэн үе байна. Үеэр уншиж мэдлээ. Наран, саран, цолмон гэд нэрээ бичиж сурлаа да. Ма, мэ, ми, мо, му, мөө, му. Үеэр уншиж мэдлээ. Монгол, Чингис, Мандуухай удмаа бичиж сурлаа да. Бид бол Чингис хаанаас удамтай Монгол хүмүүсээ гэсэн үг. Дахиад багшаагаа дагаад тод чанга уншаарай. Цагаан толгой. А, Э, И, О, У, О, У. Алтан номын тулгуураа. А, Э, И, О, У, О, У. Оюун ухааны шалгуураа. На, нэ, ни, но, ну, нөө, нү. Үеэр уншиж мэдлээ. Наран, саран, цолмон гэд нэрээ бичиж сурлаа да. Ма, мэ, ми, мо, му, мөө, му. Үеэр уншиж мэдлээ. Монгол, Чингис, Мандуухай удмаа бичиж сурлаа да. За энэ шүлгийг хэн зохион бичсэн бэ? Тангадын галсан гэсэн хүн зохион бичсэн байх тий. Хүүхдүүдээ та нар ч гэсэн
шүлэг зохион бичиж сурнаа цаашдаа. Ингээд энэ шүлгэн дээр хийсэн дууг одоо бүгдээрээ дуулж сурцгаая. Хүүхдүүдээ дагаад дуулаарай. Одоо бүгдээрээ дасгал ажиллацгаая. Үе нийлүүлж үг бүтээн бичицгээе. Үеийг уншия. Би, эр, ү, мэд, сэг, чиг, лэг, дэм. Үеэс үг бүтдэг. Тэгэхээр зэрэг одоо би гэсэн үетэй ямар үг? Үе нийлж үг бүтэх вэ? Би, чиг, бичиг. Эр, дэм, эрдэм. Ү, сэг, үсэг. Мэд, лэг, мэдлэг. Бичиг үсэгт суралцж байж бид эрдэмтэй, мэдлэгтэй сайн хүн болно. Аймаг сумынхаа нэрийг бичье. За, энд загвар хараарай. Би хотын дүүрэгт амьдардаг. Би аймгийн суманд амьдардаг. Хүүхдүүдээ та нар алинд нь хамаардаг вэ? Бид Улаанбаатар хотод амьдардаг учраас Улаанбаатар хотынхаа загварыг сонгож авъя. Би Улаанбаатар хотын аль дүүрэгт амьдардаг вэ? Улаанбаатар хот маань 9 дүүрэгтэй. 9 дүүргийн нэрийг одоо уншиж суръя. Баян гол, сонгин хайрхан, сүх баатар, чингэлтэй, баян зүрх, хан уул, баг нуур, налайх, баг хангай. Дахиад дагаад уншаарай. Баян гол, сонгин хайрхан, сүх баатар, чингэлтэй, баян зүрх, хан уул. Хан уул гэдгийг уул гэдэг нь их шиг үсгээр ихэлсэн учраас зураад томоор бичиж байна. Баг нуур, налайх, баг хангай. Хүүхдүүдээ та нар аль дүүрэгт амьдардаг вэ? Тэр дүүргээ сонгон энд бичин шүү. Манай сургууль Баянгол дүүрэгт байрладаг учраас ихэнх хүүхдүүд маань Баянгол дүүрэгт хамаардаг. Ийм учраас энд Баянгол гэсэн үгийг бичигнэ. Өөр дүүрэгт амьдардаг бол өөр дүүргийнхаа нэрийг бичээрэй. За дахиад уншаарай. Би Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт амьдардаг. Цагаан толгойн үсгээ үдсэн учраас бид яасан? Үсгээ нийлүүлж үе бүтээсэн. Үеэс үг бүтсэн. Үгээс өгүүлбэр, өгүүлбэрээс их бүтдэг. Ингээ бид уншиж бичиж сурлаа. Гэрийн даалгаварт цагаан толгой шүлгээ чанга тод уншаад дууга дуулж сураарай. Цагаан толгойн үсгийн ангиллаа цээжлээрэй. Цагаан толгойн үсгийн ангиллаа сайн мэддэг тохиолдолд зөв бичиж сурнаа. Би цагаан толгойн үсгийн ангиллал дээр тулгуурлан цаашдынхаа хичээлийг орноо. Баяртай хүүхдүүдээ